Улсын хурал гэдэг бол 126 хүний цуглуулга биш. Сонгуульд яаж ордог вүлээ? Хинхэн ордог вүлээ? Ардын нам. Ардчсан нам. Намаар ордог үстэй. Тэгэхээр одоо нэг тэр их хурлын чуулган удирдах байгаа хүмүүс нэг баахан гишүүдийн нэр хэлээ хайгаад байгаа. Энэ үндсээр буруу. За яагаад гээ? За хэлээд та нар. Ардын нам хэдэн хүнтэй? 68. Хүн нам хэдэн хүнтэй? Гишүүнчтэй. 8. Нэм хэдв? 76. Ногоон нам нь хэдв? 4. Хэдв? 80. Хэрвээ үнэхээр одоо ерөнхий сайдынхаа бөөр мөрийг гаргаад засгийн газар огцруулах гэж байгаа бол 80 хүн асуудлаа яагаад шийдэж болохгүй байгаа юм. Яагаад заавал ардчилсан намыг энэ хэрэгтэй татваруулах гэдэг юм. Ардчилсан нам бол энэ гадаа сууж байгаа багш нарынхаа цалин нэм. Эмчнэрийнхээ асуудлыг шийд. Ард иргэдийнхээ ах амьдралыг дээшлүүлгээд бид зөндөөлүүдээр ярьдаг биднийг бол нухан хутсанд ч тооддоггүй. Хүн огцруулах болохоор заавал яагаад ардчилсан намыг татдаг байгаа. Та нар одоо юу яасан штэ? Та нар ч танаа ардчилсан нам бол одоо хамгийн том сөрөг хүчин ба штэ. Нэрх баригчид дотроо 2 хуваагдаад төрийг гацаанд оруулсан штэ гол нь. Тэгэхээр та бүхний шийдвэр их чухал нөлөөтэй байгаад байна да. Тэгэхээр та бүхэн маань хоёуланг нь орж ирвэл огцруулъя гэсэн мэдж байгаа. Би хэд хуваагдсан мэдэхгүй. Нэгэн газар талдаа нөгөөх нь их хурал талдаа. Тэгэхээр нөгөө их баригчид нь ингээ асуудлыг шийдэж чадахгүй юм хямрал руу түлхэж байгаа нөхд харцгаа л да. Тэр эрх баригч болох ёстой байхгүй. Одоо хэрвээ чиний хэлж байгаа үний юм бол чи 2 хуваагдсан мэдээд байгаа хүн биш үү? Би бол мэдэхгүй. олон нийт бүгд л мэдээд байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ 2 хуваагдчихад олонхоо бүрдүүлж чадахгүй бол болох хэрэгтэй. За ойлгоо. Одоо та нар юунаас хойш хэвлийнхэн бай. Ардчилсан намыг энэ бити буруутгаад яах гээд байгаа. Хоёуланг нь огцруулъя гэсэн шүү дээ. Гол нь тэгжээж оруул санал хэлсэн шүү. Яриад би та нар ингийн юм хэлдэг 126-аас 80-аас хэд вэ цаана? 46 болж штэ. Манайх 42 таа. Тэгэхээр та нар нэг юм бодчих. Бити ингэж асуудлыг завхруулж бай. Мүүл бол хойд толын хар овоохоо яахаар ардчилсан нам 80 хүнээ цуглуулад яга хорлож чадахгүй байгаа. Хаана байгаа тэр намнууч? Хаана байгаа засаг? Бити тэгээд хаана байгаа тэр 80 хүн чи? Хаана байгаа тэр 80 хүнээ цуглуулж чадж байгаа чи? Яахаараа энд ардчилсан буруутай гэдгийг. Чи ч гэсэн тэгээ ойлгоцсон. Юм унш. Судал 2 тонн нэмж хасsuur. Одоо бүр тэгж хэлээ. Одоо гişүүдийг их дарамтлаа. Өнөглөө бид нар ирээл хуралдаа сууж гин. Хар шөнөөр заавал нэг хэдэн хүний нэр хэлээ цуглуулад та нар яах гэдэг вэ? Та нар би эмчнэрийн цалин нэмэн багш нарын цалин нэмэх гэж би хүрээд ирнэ. Хар шөнөөр дуудаж яах гэж байгаа? Хүний бөөр гаргах гэж байгаа. Засгийн газар унгаах гэж байгаа. Эний чинь тэгэл өглөөрөө шийднэ үстэй. Би өглөөрөө шийдэх гэж сууж байна. Би одын засгийг огцруулна. Ерөнхийдөө ч огцруулна. Манай бүлгийн шийдвэр гарцсан. Амар хэсэг гэж бас огцруулна. Би тэг юу болохгүй. Ардчилсан нам харин энд чинь шийдвэрээ гаргаад одоо дээр үехээр бол гэрэл гэгээтэй замыг ч заагаад өгсөн шүү дээ. Одоо та нар болоо, одоо та нар төрийн хямрал бүр намын хямрал чинь төрийн хямрал одоо ингээд бүр улс орны хямрал боллоо. Одоо тэгэхээр ардчилсан нам яах хэвээр хоёуланг нь огцруулах дээр дараагийн өвчтөд тийм буруу юм юу байгаа. Тэгвэл бид наргүйгээр асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Та нар нэг тогтоож ав үүнээс хойш түүнээс хойш 80 хүнтэй засгийн газар байгаа. 80 хүнээр дэмжиж гарсан. Ойлгосон. Одоо эрцгөрөхгүй байх гэдэг 80 хүнээс эрц чи хэдэр гүйцэж байгаа вэ? 64. То бүс 64. Гэхдээ 64 хүн 80 хүнээс 64-өөс өглөж чадахгүй бол үгснээ хий засаг төр барьж гэж олон юм ярьдаг. Энэ багш нэмсрийн цалин нэмж чадахгүй бол өгснөхийн сангийн сайд хий суудаг. Би зөндөө ярьсан шүү дээ. Өнөөдөр ч яриаггүй шүү дээ. Харин тэгээ ардчилсан намын ирж огцруулж өгөхгүй бол бүрдэхгүй л байсан л да. Одоо шинэ засгийн газар чи харанхуй шөнөөр та нар нэг Монгол хүн байна дээ. Нэг бэлэгдлээ бодъё та. Ойлгосноо? Юмыг унгааж болно. Тэр амрах би өөрөө намайг янз бүр шөнөөр огцруулаад идэг штэ гişүнүүд. Огцруулдаг байхгүй юу? Би өөрөө тэр зовлон томилго болохоор шүнжин томилол огцруулаад өмнө түүхүүд биш үү? Та нар тэр шүн хуралдаж байгаа цалин хөлс нэмээд гэлтэй. Та нар жаах юм бодож санал нэг байж бай тий. Санал одоо тэ юугаа суух гэсэн санал нэгтэй байж. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой маргаа үүсгэх гэдэг мэдээлэл дөнгөсөө гатлаа л да. Шийдвэр нь гараагүй байхад үндсэн хуулийн цэц маргаа үүсгэх нь хэр хууль зүйн үнэтэй юм бэ? Тэр нэг өглөө гэж хянуу гарсан. Тэр хянуун дээр нэг хэнийг ч үлээ нэг яадаг ч алдагч үлээ тэгсэн чинь эзэн нь олсон гэсэн чинь олцсон дарга энэ нөхөр
Гээ цаад эзэн болсон уу? Наадах цэцэн мэч. Энэ нөгөө засаг огцруулж байгаа 3 юм яриад шүү дээ. Чи зүгээр л наадлын юм байхгүй. Цаад талдаа эн чин намынхаа дарга дээр очиод бодлоон нөөсчээл тий яваад байгаа шүү дээ. Одоо яах гэсэн юм бэ? Та нарт одоо би баригдсан учраас нэг нөгөө хэлээд өгье. Үгүй би цэцэн өмнөөс тайлбар хийдэг. Би хууль тайлбарладаг хүн биш. Тэрнийгээ тэр цэцээсээ асуу. Тэгтээ ингээ наан гаргаж ирж байгаа асуудлууд одоо хараа ямар хэрэгтэй. Одоо эдгээр болохгүй бол шин засгийн газар шин ерөнхий сайд гаргаж ирээд энэ төсвийг бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Би бол тэнд чинь 10 жил ярьж байгаа шүү дээ би. Наа төсөв чинь буруу байна. Энэ жавхлан гэдэг нэг нөхөр болохгүй байна. Ерөнхий сайд нь солигдол байдаг, сангийн сайд нь суугаал байдаг. Яаж эдийн засгийн бодлого, яаж сангийн бодлого ч өөрчлөгдөх юм бэ? Сая хамгийн одоо би бол конопыг яагаад дарах гэж ирсэн гэхээр манай нэгдүгээр бүлгийн шийдвэрс, хоёрдугаар тийш шүү дээ. Чанаас тэр зандаа шатрын нэг ингээ хэдэн хоёр нэмнэ гинү, цалин нэг нэмэх юм ярьлаа шүү. Тэгвэл нөгөө талд нь зогсож ирсэн сангийн сайд нь боломжгүй. Тэгвэл одоо энэ төрийн байгууллага ажиллаж чадах байна. Ийм солиотой засгийн газар дэлхий дээр байхгүй. Ерөнхий сайд нэг юм хэлдэг, сангийн сайд нь эсрэг юм ярьдаг. Тийм учраас огцруулах шаардлагатай. Одоо болох уу? Болно гэж. Одоо гол нь нөгөө огцрохгүйгээр одоо цэцэр маргаан үсгээд заваарад явах юм үндэслэл байгаа. Хамаа байна. Та нар тэрнийгээ тэр эрх барьж байгаа гэдэг нэртэй. За би толгойд чинь нэг тоо биччихвэл шүү 80. Эрс чинь 65. Одоо баяр. Ардчсан намынх нэг орхит.